Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За. Ялчгүй Asian Box эргээр итгэлээ шүү. Хишнэж Хангук Сарам гимчижигэ кино ярьж удаа тийм ачуудгөр баг мэдхгүй үстэй. За тэгэхээр хэдүүлээ нэг юм тохирё заяа. Оруулсан кино 10K лайк авах бүрд шууд дараагийн киногоо бид нар оруулж бай. Та нар хийж чадвал бид нар чамлсандаа өрнө. Тохирох уу тэгээд? Үгүй юу? Тэгээ. Окей. Тэгвэл болж байна. За тэгээд лайк гэдэг нэг товчон дээр нь товшиж хаяал кино руу орцгоё та. Өнөөдрийн кино бол 2025 онд гарсан. Яг өнөөгийн Монголын дүр төрх гэмээр ядан Дэстич нэртэй хангуучуудын хийсэн Маф хар тамхи улс төртэй худгалдсан нилээдгүй зөвүүн кино байгаа. Хой. Тий. Талж байгаа хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Өмнөх ямаараа ус цэвэршүүлэгчээс шууд бомбдон гударч буй энэ этгээд бол хар тамхины намайчин хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгч, доозоо хэтрүүлсэн юм уу эсвэл угаасаа ингэдэм юм хэм идэвдэ. Шампанзэл гайдал дальчхан жигнөө байхгүй. А энэ хулгайчийг байцаахаар аймаар лаг хамар унсан байцаагч сүр бадруул орж ирнэ. Мөнхүүлэгчиг хувцалдсан байснаа орон гэргүй хүн шиг машиныхаа араас гонж гаргаж ирж углаад хоёр төмний ундаа сугавчил шааж ороод нөгөө шампанзе шиг хулгайчид гудруулж хаанаас өмхий хар тамхи олж аван амьтан хүнд зарж өөрөө ч хэрэглээд байгааг нь олж мэдхээр байцааж гарна да. За тэгэхээр гуйж үзэн, сүрдүүлж үзэн та ёстой янз бүрээр л үзэж тарж байгаа юм. Хамгийн том 3 боссыг л бариад өгчвөл 160 сая вонтой тэнцэх хэмжээний биткойн өгнө шүү. Чи баяжин гэж боддоо. Энэ төр гэх жишээ нэ. Мань залуугийн зааж өгснөөр ээлжид этгээдийг үйлдэл дээр нь бариад автал өмнө нь яг өмнөх аргаар шоронгоос гаргаж өгч байсан нөхөр байх ба худалдаж авсан 3 хил бараанаас нь хоёрыг нь авснаа үлдснийг нь гоо яах вэ яав. Харин над мэдээлэл. Үгүй бол чи хамгийн түрүүнд ганц удгийн хаалга татах болно шүү. Гэт яваад өгнө. Солонгост хар тамхины намайг хоол хөргөлтийн ажилтан шиг нөхдүүд хийдэг бөгөөд яг энэ жишгээр нөгөө хоёр хэлбараагаа зарж байгаа дүр хэсгэн ээлжид хүйтэн царайтай наадаг шивээсээр бие дүргсэн хулгайнуудыг барих хавх бэлдээл яг барих дээр эртэл санаа гэж нохооноос дудахааргүй болсон үхрийн хошног долоож хүртэл явсан зэвхий царайд нэг л биш байгааг анзаарч зогтож эхэлнэ. Тэгэл нүгс болгоноос цагдаа нар гарч ирээд машиныг нүүр нүдгүү балбаж байтал хүн алхаас сихгүй гарууд амьдралаараа дэнчин тавиад бөөлөн болно доо. Тэгж байгаад энэ хангуг цагдаа нар нэг сугаа цонхын хаг шаагаал суг татаал болгочих. Мөнгөж байх үед голдврын байцаагч Кансу танк шиг камераараа улсын мөнгөөр засвараа хийлгэж хэмжингээсэн шиг хоёрынтой ямд мөргөж хаяад бүгдийг баривчилж аалзны тормод сүлжээнийх нь хүмүүсийн ургийн овгнаас Facebook паспорт only fancy-ийн аккаунт гэдэг бүх мэдээллийг авчдаг юм да. Журмын нөхтөө мөнгөөр баартадж олж өгсөн матаач цулайц дээр нь шоронгийн хаалга татах шахаад мултарчихсан үн додгор зогсож байх бол матуулсан хэд мэдээж хар гэрт хоригдох болж эднийг барьсан цагдаа нарын суу алдар улам түгэж эхлэнтэй. Манай энэ мөрдөгч Кансу цагдаа дааж нөлөөтэй хар тамхины нөхдүүдээ чанддаггүй эвгүй гарав юм. Кино гинтэл 3 жилийн өмнөх рүү шилжин амьдрахын ирэхээр дуудлагын жолооч хийдэг байсан Кансу гостоо үйлчлүүлэгч аваад явж байтал нөгөөх нь согтуу аав ээжийн найз нар архины халуун 5К энтер харамгүй цацдаг байсан шиг хэдэн вон сарваж ангайлгснаа. Алив ирч хүчор гэд баг өсгснийг нь хөнтөрч хаяал нуу атага бавуулсаж дуусахын хүлээх зур нүд аман сүмийг айл нэг л биш байсан ч өсхийн үлэн нарилаагүй тул цөнхөнд нь байгаа мөнгнөөс нь сөөлөх гэж байгаад хар тамхитай тэмцгийн цагдаа нарт баригдаад шорон шаахан тэрдээ. Камерт цог хоригдож буй хөгшин эр болон түүний дагуулууд нь бүгд хар тамхитай холбоос хөлбөйтэй. Нилээн том гар байж таарад эхний өдрөөл 5 салаа боовыг хантал зоогож юм да. Хөгшин нохог шоронгийн атмаа юм болов гэтэл юу вэ? Бүр том босс. Бас гарч ирэх бөгөөд манай ах хүүг таарсан газар бүртээ дээрлэж байдаг шүү хөрхий. Манай хүн тэгэхээр одоо боссын сугны үсэнд наалдсан хажигны салтааны хэр болж таарч юу яа. Хинч биш байдаг шээс.
За энэ үед насаараа харь тамхичдын араас хөөцөлдсөн гүү прокурор тэтгэвртэй гараад үр ачаад хориулаад хиймэл шүдэ имрээ зоож байхын оронд харь тамхичдын бузар үүрлүү нэвтэрж ороод дотроос нь идүүлэх мэрэгэн санаа гаргах бөгөөд хоригдлуудын хувийн хэргийг шалгаж байтал зартаа этгээд болох нөгөө хөгшин эртээ нэг өрөөнд хоригдож буй манай Кансу нүдэнд нь тусч бууны нохоогоо болгохоор зэхин. Манай энэ бүтлгүү чаваас араас нь цагдаагийн дагаж бүг мэдсэн этгээдийн хорон давтаж мансурах бодис бүхий баакус худраад шоронгийн хадаас болоод энэ ажилд. Гэхдээ Кансу зүгээр ч нэг царайлаг бүтлгүүр биш болж таарах бөгөөд харсан зүйлээ хормын дотор цээжилдэг одоо нэг ёсондоо скриншот хийгээд тархиндаа хадгалждаг ховор авьяастай нэгэн болж таарна. Гүү прокурорч манерийн энэ чадварыг ашиглан шорон доторх маавцсан сүлжээнээс мэдээлэл цуглуулах тактик боловсруулан Кансуг өрөөнийхөө хурган боостой ойртох хэрэгтэй. Мэдээлэл цуглуулж игвэл ялын хөнгөлнө гэсний дагав Кансугийн бодож олсон санаа нь өөрийнх нь ах хүүг үргэлж дээрлэхэж байдаг Big Boss-ын нармайг нээх байдаг юм. Тэр санаа анч бүтэж Кансуг итгэмжлэгдсэн салтааны үсээрээ томилон цаашлаад хурган боссуудын дунд суух эрхтэй болж дэрэгдээс нь хаанаас хаашаа хэдийн хэлбараа тээвэрлэгдэж хэн гэдэг хулгайч хүлээж авах гээд бүх мэдээллийг гүү даргадаа олж өгч энэ мэдээллийн ачаарч мань прокурор тушаал дэвшин хотын төвд цэлгэр офистой болж мань Кансу офист нь дураараа цуг сууж муудаг болцсон. Өвчүү гудар цөөжүү шаасан шиг амьдрал ярьдаг дээрээ тулж ирэнтэй. Гүү прокурорч одооноос би чамайг хар тамхич энтер гэмээргүй байна. Болбрай дүү минь гэж дуудаж бай. Ах туулцгой. Цаашид над төчин зүтгэж бай. Айл тэмүүжин чамаа хоёр шиг анд барилдсан цосон дангараг өргөх нь холгүй шүнжин соожуудад цаашдын төлөвлөгөөгөө баздаг юм. Мань хоёрыг ирээдүйн мастер планаа гаргаж байх зур хорооны жижиг хар тамхины мөрдөгч уу санжээ сойс төгсөөд удаагүй царайлаг жүжигч охиныг үйлдэл дээр нь барьж авах бөгөөд нөгөөх нь ч хэрэгэ хүлээх биш тураах цай гэж бодоо шаасанд буруудлаа гэд уйлж майлаад олигтой юм ярих юм биш. Утасны цаанаа сангуугийн нэлээд том барилгын компани хүү өмнө нь хар тамхины хэрэгээр ял авч байсан залуутай цуг авахулсан зургийг олж үзээл зариг өөрөг одоо юу байдгийг бүгдийн дуудаад бяцхан карьерийг чи үгүй болгож орхин шүү. Эсвэл чи над бузар булаа хүүрнүүдийнхээ бүх мэдээллийг олж өгч байршлыг нь зааж өгвөл зүгээр л гэрлүүчи явуулчих гэж нэхлэх тусам ядгасаар зөвшөөрүүлнэ. Мэргэжлийн матач болон хувирсан Кансуч киноны ихэнд гаргадаг орж ирээд удаагүй хаамар жипээ чарлуулсаар сүүлийн зүүн хэсгийн прокурорын газарт өмнөхөөсөө том офистой болцсон хуурай ах гүүдэр эрэндэ. Тусдаа төрийн дээд өндөрлөг томчуудыг байцаадаг Шангрилагийн том одтой өрөөлгөө адил өрөөтөж байх шиг Ахын ч миний дүү улам сайн хичээгээрэ. Их өндөр сондол хоёулаа бяцшаа шүү энтер гэл. Ухаантай хэлэгч аятал Кансуч угаасаа тоож угаа юм байх. Үсбас хоёулаа угаасаа хамгийн оргилд нь гарна. Дүүдээ иддэг энтер гэл. Хэн байснаа нэг л мартсан болтой гэх шүү. Ахта бас өөртөө алдаа асуугаар авч өгөх хэмжээний томорцсон байгаа юм чи. За алдаа болий. Мөнгөн шүдний чигшлүүрч бариад ирэх ийм дүүтэй болгосон та. Шас. Тэгснээл гадуур дотор үнтэй зарагддаг энгийн нэг муу бичил хар тамхичтад бол зүүдэнд жүзэгддэггүй хөх гэдэг нэртэй хар тамхиг харуулan баячууд, томчууд хэргэлдэх байлаа. Нэг том үйлдвэрийн өв залгамжлагч батцаа 500 г-ыг тээвэрлж байхдаа надад баригдсан. Хоёлаа тэр бандыг ашиглан ард нь байгаа хамгийн том боссыг нь олчвол алдар нэрийн оргилд хүрлээл гэсэн үг шүү дээ ах минь. Мөрдөгч уу санжээч аргадж айлгаж сүрдүүлж янз бүрээр үдсний эцэст жүжигчин охиноос үг унгааж дөнгөх бөгөөд юм тэсүг хитгээд Кансу болон гүү прокурорын мөн овоо хараанда оруулсан тэр хүн байж таарна да. Үзэгдэл солигдсон өнөө хөхгөх хар тамхиг олборлдог үйлдвэрт захиалсан бараагаа авахар ирээд дутуу өгсөнд нь уурсан сүх чадандаа тулж буй энэр бол өнөө юм тэсүг гэдэг байдаг. Үйлдвэрийн эзний бие хамгаалагчийг хүүхэд зодож буй мэт болгож тавиад гарч явах үед нь мөрлөгч уу санжээ үнэрийг нь авчихсан хэдийн ард нь ирээд юуг баримтлах гэж байтал Кансу залган юм захирлаа. Та ч одоо ямар таг юм бэ? Ардаас чин цагдаа нар дагаад байгааг анзаардаг юм уу? Хошоо гөлөн хийгээд яах вэ? Алив би туслая. Үтэр түргэн намдун өртөр яв гэж зааварчилгаа өгч өөрөө цагдаа нарын урдуур хар хамраараа замыг нь таглан цагдаа нараас бултуулна. Өртөөний 3 дугаар зам дээр дэгдээд очивол аврагч чинь тэнд хүлээж байх болно гэж өргөжлүүлэн зааварагч Ёнтэсүч маха зулгаан байж заасан газар нь салгалаад иртэл цагдаа нар бүчиж аван яг барихын даваан дээр метрон дотроос гүү прокурор бууж ирэн сайн уу мэдөө гэд ухаан алдуулаад баримтлаад аваад явна. Уу санжээ мөрлөгчийн хамаг төлөвлөгөө нь нуран хэдэн өдөр мөрдсөний эцэст юуг баримтлах гэж байсан том архыг нь нүдэн дээр нь аваад явсанд боож өгөх шахах нь тодорхой. Ах トゥ хоёр ч Ёнтэсүг сурсан зангаараа шантажлж гүчиж бүр худалдсан, дээвэрлсэн, зуучилсан гэд 15 жил авахндаа
Яандаа нас ч өрхнө өтер гэж айлган уурхайг нь олж аваад оронд нь ялаас нь хөнгөлөх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурулж авна да. Нөгөө талд жүжигч охин гоо санжээ мөрдөгч элдв хард амигчтай уулзах юм бол над руу шууд залган шүү. Гэсэн тохиротой сулсан тул охин нэг буудлын гадаа нөгөөдөл чинь сөргөлж гисэн шааж байна гэж мэдээлэл өгчөөд тэндээс сарних гэж байтал сөрөг идэхэд үдийн нэг нь цонхын балбаснаа хаачих гэв. Тэр цэнхэр хувцтай залуу манай аав тусалсан. Чамтай уулзмаар байна. Гэтэл жүжигч охин "Опа, миний би нэг л бишээ. Харж амарт юм уу да дараа бол ямар байна" гэтэл нөгөө пяхлууч халгаадгүй. Дураараа гүлгвэ чи. Гэснээ нөгөө хөх гэдэг хард амхаа хамарлуун чихээ шат юм да. Санжээ мөрдөгчийг ирэх гэсээр байтал гүү прокурор Кансу хоёр төрүүлж ирэн ажиллагааг явуулж эхлэх бөгөөд Кансу камертай нүдний шилээ зүүж аваад бөөндөө шахаад ортол баахамаа сурцсан юм таасаг. Бүр ви бүрөнд нь адуу умаал цаашаа. Өрөнд нь хүн орж ирж бүгч анзаарах сөхөөгөө завхарсан юм болж байдаг байгаа. Хуугаар нь сайхан баримтлал байж байтал энэ бүхнийг зохион байгуулсан жүжигч охины хамарт барааг шахдаг залуу утас зохиол. "Аваа, энэ одоо юу новчнууд хаанаас ороод ирвэ? Ингэдэг яриаг үүстэй" энэ гэж ирхэлсэн чи тусыг сулж баримтлуулад гарна. Санжээ мөрдөгч одоо ярмагаас ирж явсан юм уу хаашаа юм бүх зүйл дууссан хойно ирээд бас л урдуураа дайруулж багтарч өгөх шахан байж байтал мэдээлэл өгвөл суллна аюулгүй өнтер гэж ам өгсөн хөөрхий жүжигч охин баримтлагдаад явж байдаг юм чаавас. Яалтчгүй баримтлах зөвшөөрөлтэй прокурорын газар ажиллагаа явуулж буй тул нэгмүн мөрдөгчд хийж чадах зүйл байхгүй л дээ байхгүй. Ядч байхад Кансу хажууд нэр зогссон. Хэд их хичээгээд явах вэ өгшөө. Гэж гэдинг хөдөлгөөд яваад гэн. За тэгээд гүү прокурор тусгай уулзалт хийдэг өрөөндөө муу саймнуудыг байцааж гаргах нь удаа гэтэл үгүй. Нэг л өөр уулзалт болоод явчлаа шүү. Баригдсан залуугийн аавын сугны ус ирчихсэн энергийг болоогүйгээд үзчихвэл нөгөө хүсээд угаа төв прокурорын газар чинь том албан тушаал дээр авааж чадсан шүү л гэж байна. Тэр аав нэгэд байгаа нөхөр ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа ялах магадлал өндөр рейтинг нь давгүй яваа нилээ нөлөөтэй хүн болж таарна. Тэгсэн ч гэсэн шудрага гүү прокурорыг худалдаж авна гэж байхгүй байлгүй гэтэл хөөрхий ямар атсан байх вэ? Нүдэнд нь өндөр албан тушаал шууд харагдаж эхэлсэн мань гүү дарга Ён Тэсүг өрөөндөө дуудаж авчирснаа. Өнөөдрийн буудлын баримтчилгааг чи хараагүй шүү. Тэнд юу ч болоогүй. Гэтэл нөгөө зэвхий царайтай устаа чинь тэгвэл би хариуд нь сугны үсийг чи алжиж болно өстэй. Гэт үзэгдэл солигдсон хэдэн сайхан пив гудрахаар шогшиж явсан Кансуг машинаараа дэлб мөргөөд хөл дээгүүр нь нэмж гарч аваад дуус мэдв. Тэгснээл машиныг нь ухаж төнхөөд камертай шилийг нь олж гаргаж ирээд би чамайг ална гэж хэлсэн байхаа. Гэснээ мансруулах бодис энэ тентэн баахан шахаж аяад бензин асгаснаа гал тавин амьдаар нь цулын гол болгож орхин доо. Нөгөө талд Санжээ мөрдөгчийн хэлтэсээр прокурорын газраас нэгжлэх хийх зөвшөөрөлтөй хэмээн хэсэг хүмүүс ирж саяын яралал үлддэг Ён гихчээс хахуул авсан байж болзошгүй зөрчил илэрсэн гэд хуугаар нь баримтлаад аваад яваад. Эр хүн тугч хариулна тугалж барина гэж. Кансу манай хөөрхий огтны нүгшиг газар 3 сар хоригдчихсан. Яаж явахад баахан хард амх шахуулсныхаа үр дүнд зогсоо зайгүй тарьдаг томтогч болчихсон байх бөгөөд дотроо бол өөрийгөө аварчих санаатай өдөр шөнө өглөө оройгүй дасгал хийж төрнийг тань өхөрлөж би одоо нас хангуг Джон Вик шүү. Гээл тариурын зөрүүл шидчгээд зөв дөргөө 20 зэрэг хүрэн өшөө авах хүсэлтэд авчихсан өдөр хоногийг өнгөрүүлнэ. Харин Санжээ мөрдөгчийн хувьд шоронгийн хаалга татчих гээл дээсэн дөрөн дээр байдаг чи яаж ч ухаж төнхөөд угаасаа нэр цэвэр шудраг цагдаа юм хойно ямар ч ноо гарахгүй болохоор аргагүй ирэхэнд цагаад шоронгоос гарч чаднаа хөрхий. Гүү прокурор харин мэдээж нилээн томорч төрөвч нь бохир мөнгөөр түнтий ч гэсэн цагтаа сугны үстэй явсан бол өөрөө баян нэр дэвшигчийн сугны үсэнцэр болчихсон. Далайсан газар далдорч явах бөгөөд нэр дэвшигчийн хүү өнөө ягавд баарнд завхаарч байсан залууд дуудагдсан эртэл сонгуул эхлэхэд ердөө 1 сар дутуу байхад нэг үнэнчийн туйл болсон сэтгүүлч буудал завхаарч байх үеийн мэдээллийг дахиж сэвэд лайв болж байна. Яаж ээж байгаа долоод наадха зогцол гэнтэй. Манай гүү прокурорын толгой угийн муу юмд ажиллахдаа сайн тул нөгөө намын нэр дэвшигчийн доод ангийн шорон татвараас булцсан хэрэгээр хоригдож буй нэгэнтэй ялаас нь өнгөлөхөөр тохиролцсон эсрэг нэр дэвшигчд баахан авилга хахуул өгсөн гэж мэдүүлэг өгүүлэхээр бэлтгэж эхлэнтэй. Нөгөө карьерэн дөнгөж эхлээл мандаж явсан жүжигч охин бүр байхгүй. Хар тамхины зуужлагч болцсон. Цагаан ногоондоо гарцсан зүгээр сайхан чадалж байгаад бараг хүргэж өгдөг ажилтай болсон байв.
Нэгэн захиалгын үеэр гараараа дүүрэн тариурны сорвтой нөхөр гуйж говшаад байхаар нь тарж өгөхөөр яваад очтол гаран дээр нь ямар ч тариурны сорв байхгүйг анзаарч худлаа үний юм ирж байгаа цүнхнээс захиалгаа борохоо гаргаж ирж сар байтал шааж өгöd humгүй зогтох гэтэл үүдэнд нь Кансу хүлээж байх бөгөөд төгөөр зохиулж ухаан алдуулна. Харин гүү прокурор нөгөө сэтгүүлчийг олоод өрөөндөө дуудсан. Эсрэг талын нэр дэвшигч булхайцж баахан авилгал тараасан талаар үнэр авлаа энтэр гэсэн. Дүүгийн тархийг барааны самдаж өгч биш үү? Нөгөөх дүүн ёстой их сурвалжин л байвал Свет лайвда түгийн ухааны юм ярьсан өнөрөөдөж өгнө. Яа, бүр яг манай нэг юм шүү дэхөө. Кансуч өшөө хорсолдоо авчихсан хүн өмнө нь давгүй харилцаатай байсан хоригдож байхад нь эргэж тойрч явсан хуурай дүүгээ панаалдаад огтны нүхнээсээ гарчихсан. Уу санжээ мөрдөгчдөр очсон ярих юм байна хөө. Би танд туслая. Гэхэд нөгөөх нь угаасаа юу гэж хар тамхичин Маташтай хошуу амаа нийлүүлээд байж байх вдэ. Үгийн зөрүүгүй сайртай алганы гадрын амтыг мэдрүүлж нөгөө хоёр ч холимог тулааны рингэнд байгаа итал үзэлцэж угаад хоёулаа молгомгсэ. Би чамайг яагаачгүй иргүмэн. Сонсоод өгөө штэ гэд мөрдөгч ах хүүч сонсох юм биш. Орон орсон буурлуугаа адил дайрч байтал инкийн мэдсэн юм шиг жүжигчин охиныг дагуулад ирчихсэн. Нэг юм мөрдөгчгөө зөөлрөндөө. Хамт нэг газар орцгоон өөрсөдөө тохиолдсон хүндхэн хөвгтэй явдлуудаа яринга хүсэл зориг нэг зөвхт байгаагаа ойлгоцгоо. Кансугийн хувьд бол мэдээж хураа ахта маш их гомдолтой байгаагаа хэлж жүжигч охин харин утсан дээрээ байсан нөгөө зургаа гаргаад доошо хартсан байгаа залуу буюу одоо ерөнхийлөгчөд нэр дэвшээд байгаа үгний хүүгээс өөрийг нь ийм болгосонд хорсож явдгаа хэлнэ. Тухайн замхар чалга болсон буудлын завхаарлын талаарх бичлэгийг Янтэсүгээс олж авахын тулд манерийг олж авах төлөвлөгөө гаргах бөгөөд Японоос хойд Солонгос руу мансууруулах бодис тээвэрлдэг болж томорсон манерийн бараг дундаас нь гусчвал өөрөө гараад ирнэ. Тэр үед нь барийг ихвэл удахгүй нэр дэвшигчийн эрх хүүхэд ээлжид бузар үдшилгээ хийн. Би тэнд нь очиж бүх заван зүйлсийг нь бичиж авъя хэмээн жүжигчийн хүүхэн хэлнэ. Ингээд Кансу хураахыгаа жүжигчийн охин эрх жаалыг харин уу санжээ мөрдөгч Янтэсүг туслас амлан авцгаан ийхүү кино жинхэнэ гал хэсгэр үгээ шилжиж байгаа юм. Нэгэн цагт мандаж явсан чи Янтэсүд бизнесээ булаалга хар тамхины жижигхэн бизнесээр ам зогоодогч өнгөн дээрээ мах шардаг анаа болцсон ажимаг ятгах ч байх вэ. Өөрийнх нь бизнесийг булаасан авшиг барих гэсэн туслах уу эсвэл өөрөө шоронд орох уу гэж шалгарсан арга хэрэглэн Янтэсүгийн хар тамхиа зөвөрлөдөг маршрутыг нь хэлүүлээд авна. Харин нөгөө сэтгүүлч үнрээ чинь үрээ толгоогоо угаалгацсан гүү прокурорын хэлснийг үг үсэггүй канондан мэдээ болгоцсон буурж өгч байна да. Бузар үдшилтэд очихынхаа өмнө цүнхэндээ жижиг нүх гаргуулад тэнд нь удасны камера нуун бэлдээд манай хоёр харин барааг нь замаас нь шаахаар мастер план албан ёсоор эхлүүлж байгаа юм. Хар тамхи тээвэрлж явсан барааг нь олон хоол цусалж байх цуурн хар тамхинаас нь хусах санаатай үзэж тарж үсэрч наалдаж байтал уу санжээ мөрдөгч гэж нэг салгалсан юм. Тэвчээд хүлээж байхгүй. Өөрийн биеэр морилон ирсэн Янтэсү навшиг барихаар машинаасаа бууга гаргаад шаагаад орчихно. Жүжиж охин харин завхаа үйлчлэг болох завь руу нууц камер бүхий цөмхөө авч орж чадна. Уу санжээ гэж бүдлгүй юм хоолны газар баримтлах гэж орсон биш боон зодоо нүдэн болж тэр хооронд Янтэсү зүгтаж амжих бөгөөд барааг нь аччихсан машины ард хөрөөний чимээ гарахыг сонсоод явж очин бас л баахан байрлалтай. Ноцолтон болж манай залуу юугүй хөрөөдүүлэхийн даван дээр хэ залуу юм гэсэндээ бас шир зам босчрын нокруулж аваад машин дээрээ хүлж баахан тамалж угаад бугуун цагийн дотор нь хайж байгаа бузар хэргийн бичлэг байгааг нь олж аваад заашгүй. Эхний ажил бүтгэн тэр. Энэ хоорондоо завхаа үйлчлэг дээр ээлжит нэгэн бузар булаа зүйлс болж байх үед жүжигч охин цүнхээ гаргаж ирж яг сайхан баярлуулаад нэр дэвшигчийн эрх бацааныг өөрлөгөө тариад ид сайхан илэрч байгааг нь бичиж авч хамтрагчдаа бичлэгийг авснаа мэдэгдэн Кансугийн хуурай дүү цагдаа руу залган завин дээр хүмүүс хар тамхи татан завхаарч байна гэдэг мэдээлэл өгчөндөө. Мэдээлэл нь гүү прокурорын чихэнд хүрч эрх бацаанд завнаас бушуу зайлж сарнин одох зөвлөгөө өгч гаруудч хумгүй тэндээс тонилон эрг бараатанда. Ядж явахад хэлцээр бас нэг бууны нохоотой. Тэр нь уу санжээ мөрдөгчийн бүр баруун гарна байдаг шас. Янтэсүг хэлцээр баригдаж ирснийг болон Кансу жүжигчин охин мөрдөгч гурвыг хамт явж байсан талаарч мэдээлэл өгнө. Жүжигч охиныг завин дээрээс мэдээлэл өгснийг гадарлан эрх бацаан руу залгах бөгөөд дуудлагыг нь бурхны авралаар таслан жүжигч охинд гадуур дотор тэнэт байв. Болгоомжтой байгаарай гэд үлдээв. Яг машин суулгаад хөдөлж байхад нь эрх бацаа утсаа аван бүхнийг ойлгож араас нь хялан цэхэмхийн хоцорно. Манай хэдэж төлөвлөгөө саадгүй бүтэж байгаа тул бөөн баяр хөөр болцгоон видео кол хийцгэн нэг хөөргөн баярлалдаж байтал гэнт хажуунаас нь машин гарч ирж дэлб мөргөөд хүүтэн царайтай нөхөр бичлэг бүхий цүнхийг аваад жүжигч охиныг боож алаад арилаад өгнө. Утас нь гэнт тасарч байдал бишсэн ойлгосон мөрдөгч Кансу хоёр
Хэргийн газар хар гүүхээр эртэл машиныг шатаагаад орчихсон. Хоёр сайхан дүүгээ мөрөөдлийн баг маань ийхүү үүр алдж байгаа юм. Хамгийн гол ноцох баримтаа алдчихсан Кансу өөрийнх нь ажил явдал бүтлгүүдсэн тул мөрдөгч Уу Санжээг чамээ боддоо. Чиний хэрэг бүтсэн юм чинь одоо надтай байвал аюултай энэ гэж шантарч байгаа нээлт. Харин Уу Санжээ ингээд орхих бодлого байгаа бөгөөд тэнгэрт дэвссэн хоёрынхоо хэргийг заавал гүйцэлдүүл жинхэнэ матаач гэж юу гэдгийг харуулцгаая гэх болно. Нөгөө мө ирэх бацаанч тоож байгаа шинжгүй хоол аваад ринг шахуулсан сууж байхад нь гүү прокурор ирэндэ. Ирэх бацаанч бүх юм өдөрлөгөнд чинь байгаа гэд бэдигэд байсан хаана вэ? Тэр дүүч нь бас хаанаас гарч иж лайвлаад байгаа юм бэ? Лага юм да. Энэ тэргээд хуураа агсан тавьтал гүү прокурор ч өөдөөс нь мөчөөгөө өгөлгүй шүлсээ өсчүүлэн амаа татаа дугуйл байж ба. Би бол Солонгосын прокурор. Аавыг чинь өөхөх эсвэл амьдрахыг би шийднэ. Ямар ч байсан зохицуулна гэж томорчоод гараад явж байтал утсанд нь завхаа үжлэгийн бичлэг ирээд дугаараа нууцлсан дуудлага орж ирдэг нэ манай Кансу гэдэг юм. Хамөрны гүүрэн дээр уушны ах トゥ хоёр уулзалдаад гүү ахын ч бүр цайц. Уулзаагүй баг жил болчихгүй юу? Миний дөнгөлөг байна өө гэж нүрээрээ дүүрэн шархсар болсон Кансуг тавлснаа ахта наад бичлэг өгч. Гэтэл манай залуу пүй маа зайлцаашаа. Хүмүүг шаас дүүтэй хар тамхи тарьдаг ах байт юм уу? Чи хүлээч заяа. Ямар галзуу навш гэдгээ би харуулнаа гэж сэтгэлд нь сэв шааж хаяад арилаад өгнө. За тэгэл маргаашнаас нь дараагийн хөвөлдөнөө эхлүүлж мах шарж байсан ажумаатай уулзсан Ён Тэсүгийн бараг замаас нь хуссаа хэлж бүгдийг үгүй. Оронд нь Япон руу явах цай бэлдэж өг. Гинтэ. За зовлоо тохирчлоо гэж бодтол дарвас аавгаа чинь гүү прокурор руу өнөө хоёрын төлөвлөгөөг нэггүй яриад матаж байдаг юм да. Манай хоёрын эцсийн санаа нь эсрэг талын нэр дэвшигчд бүх олж авсан мэдээ дүрс бичлэгээ аваачигод Солонгосоос зайлах байж л дээ. Нэр дэвшигчийн байгаа газар ирээд яг бичлэг бүхий флаш дискээ өгөхийн даваан дээр гүү прокурорын хүмүүс гарч ирж баримтлаад флаш дискийг хураагаад авчихна. Бүтэж байгаа юм алгоо. Манай эдэд байхгүй. Гэтэл гэвгэнт хүн чанарын зулгаас юм уу яасан? Буудалд завхаарч байсан бичлэгийг үнрийгээр дамжуулж сошиал цэвхийг даалгаж байх нь тэр шүү. Нөгөө үнрээ нь бүр шок. Аха, нэг тал байха болж байгаа мó? Гэхэд прокурор хэний ч тал биш. Зөвхөн үнний тал. Энэ тэргээ сөр батар болно да. Мэдээж сэвэгдэж эрх хүч ямар атсан болоод байгаа юм бэ гэж залгатал өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөхгүй бол баримтлах тушаал гаргуул шүүл гэж байна. Насны бөксөнд ганц ч болов зөв зүйл хийгээд нүд ани гэж бодсон юм байх та. Аха, зайлшгүй аваа штт. Байцараа. Үгүй юм биш дээ. Зэвүүн новш хэвээр байгаа юм байна. Байцагдж байсан Уу Санжээ мөрдөгчийг бичлэгийн их хөв хуулбаруудыг бүгдийг олж өгөх болон Кансугийн байршлигч мэдээллийг шаарддаг. Үгүй л гэр бүлд нь таг үзүүл тохиолдож магадгүй шүү гэж сөрдүүлэн дамуунахаа. Эрх бацаанч прокурорын газарт ирэхээс өөр замгүй болж хурч ирээл томордгоор томорч бушуу эргээ шийдүүлээ зайлчих гэтэл прокурорууд нэг л өөр харьцаад бүр шээсний шинжилгээ авна гэд бяцхан зүрхийн салгалуулж орхиндоо. Энэ хооронд эхнэр хүүхдийнхээ амнаас нь санаан зовсон Уу Санжээ мөрдөгч аргагүй ирэхэнд нэг сайхан тамхи согсруулж дотроо онгойлгоод Кансугийн байршлыг бичиж өгтөл гүү дарааga Ён Тэсүд байршлыг өгч очоо зүйл дуусгах. Тэгэд бичлэгийг олж ирэх гэж даалгана. Эрхчаалч салга шаадсан шээхгүй гайл гүрий гайл тийрч өгөхийн даван дээр уутанд хийсэн шээстэй аяга тавьж бяцхан хүү бөөн баяр хөөр болж ялсан мэдрэмж авна. Зургатаар хоёр нэр дэвшигч мэтгэлцээнд ороод хөө маань хар тамхи хэргэлсэн батлагдвал би нэрээ татнаа. Ард түмэндээ үнчээр зүтгэн барина гэж байх үед Кансугийн байршил дээр Ён Тэсүгийн шээснүүд ирсэн алаад хайчил да гэд хаалгын найдад Кансу биш харин мах шаарддаг ажмаагийн туслахуу сууж байх бөгөөд үгийн зөрүүгүй хутга шаан хоёр хүүтэн царайтай уулгааж өгч хэлж амжилгүй хорвоогоо салхин тэр. Игч бас бизнесээ булаадгсан өшөөгөө авахчийн хүслээ ийхүү биелүүлж баг таваа хангах тохироог Кансутай хийсэн болж таарч байгаа юм. Энэ үед гүү прокурорын өрөөнд Солонгосын хамаг том прокурорууд дарганаар цуглжсан баяр хөөр болоо. Баян торгон сайхан амьдрахандаа хэдүүлээ хэмээн сууцгааж байтал шууд мэтгэлцээний үеэр гүү прокурор Эрх Бацаан хоёрын хуурамч шээсээр сольсон талаарх яриаг цонхны цаанаас биччихснийг нь үзүүлснэ. Дүрс солигдсон мань бузруудыг цензургүйгээр лайвдж орон даяар булаа болгож эхлэх нь тэр. Тэгтэл мань Кансу энэ шууд амжуултыг эхлүүлж сошиалор нэг сэвж байх бөгөөд сандралтсан дарганаар ч humгүй зүгтж үлдсэн эдэн хөшгөө хаагаад өрөөнөөс бүгдийг нь хөөж гаргачаад байхад хүртэл өрөөндөх дуу чимээ шууд амжуулт дээр тод хэвээр байсан тул гүү прокурор микрофон хайж эхлэх бөгөөд хайсаар олтол хуурай дүү Кансугийнх нь өгдөг алтан асаагуур дуу хураагууртаа байж таарна.
Юу болов гэтэл магшардаг ажумаад гүү прокурортой Кансуг бариад өгье гэд ярьчих оронд нь чи Ёнтэсүг өөрийн гараар учрыг нь ол гэсэн тохироо хийж мөрдөгч Уусанжийг албаар эсрэг талын нэр дэвшигчдэр очих үед бариулахаар тооцсон байдаг. Баригдсан мөрдөгч мэдээж гүү прокурорт байцаагдаж таарна. Шантажинд орхон тодорхой байсан тул ганц тамхилчхий гэж хэлэх үед асаагуурыг ажилуулах үед дуу хураагч нь өөрөө ажиллаж эхэлдэг бичлэг төхөөрөмж суулгасан хос алтан асаагуурынхаа өрөөсөнг сольж чадсан байдаг юм. Ингэж л бүх бузар булааны ил болсон хэрэг л дээ. Гүү прокурорч эсрэг талын байшин руу харгуухаараа чавхтан тээвэр дээр гарч ирээл үтэл болж буугаа мэдэхгүй Кансугийн өдөөс өрөвлөж байгаад нэг сайхан Монгол бүхийн аж ахмиг хээлгэн тэрий хадан над нуруундаа юм оруулаад хэвтрээ хөгшин болж хувирнаа. Кансууч аха таныг сайн бэрээрээ өндрөөс онуул хэцүү шүү гэж өчнөө хэлээ үст гэд яваад өгнө. Булаагаа дэлгүүлсэн нэр дэвшигч худлаа манж яриа өгөө зогсож байтал нь хангуугийн ард иргэд угаасаа босромог явдлыг тавьчихдаггүй жинхэнэ тэмцэгч ард түмэн юм хань өндөг гурил цацаад үүр хийх газаргүй болох бол эрх юм балаа хүн мансуура түр элий болцсон баримтлах гээд ирсэн цагдаа нараас та нар намайг барьж чадахгүй яагаад гэвэл би супермен гэж шааснаа тагтнаас үсрээд бяцсан. Гүү дарга явдээ угаасаа царай муутай. Тэр нь одоо бүрд ирчихгүй болсон. Бас бүх булхайн илэрсэн учраас насаараа ганц худагт заларч Уусанжээ Кансу хоёр үргэлжлүүлэн хамтарч ажиллан магшардаг ажмааг ашиглан Японы хар тамхины том толгойлогчтой уулзалт хийж байх үеэр ажиллагаа явуулж хуугаар нь баривчилж явна. Хамгийн том акулыг нь бариад авсан гэсэн үг юмдгүү да. Харин Кансу цүнхтэй мөнгө аваад зогтож байхдаа Уусанжээ мөрдөгчтэй таарч "Дүүнэ юу гэж бүх мөнгө аваад зогтож байдг юм бэ? 50 гэдэгч Уусанжээ дэндүү шудраг цагдаа тул гав зүйлгснээр кино маань дуусч байгаа юм. Хаваа урт, аваа өрнөлт. Тавгүй сонирхолтой кино байсан болов уу гэж бодож байна. Зөв буруу юу? За тэгэл дардаг юм humаа гороогоод голоо цохиод байлгүй дараад орхиорой. За бай.